За hi guys, ерөөсөө байна. Манай channel-ийн 10k special бичлэг тавтай морил. Өнөөдөр та бүхэнд үнэхээр онцгой сонирхолтой мангануудыг бэлдсэн байгаа. За гэхдээ юуны өмнө энэ хүртэл дэмжиж ирсэн үүнээс цааш дэмжих бүхий л хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Та нарын зарим нь мэдж байгаа, зарим нь мэдэхгүй байх л та. Би өөрөө энэ Playmax-т ажилладаг. Хэрвээ та нар Playmax сайтаас жишээлбэл Dandadan, Tonarina Aliasan, тэгээд Yosakura, тэгээд энэ үйлрэлээс Sakamoto үзэж байгаа бол над шиг хүн л ингэ сууж яадаг байх нэ. Тиймээс guys. Та нар дундаас 5 сонгож аним үзэх 1 сарын ирэх өхөр болсон байгаа. Тэрхүү 5 хүнийг сонгох бүр айгүй амархан л та. Хэрвээ та хүсэхгүй байгаад оролцох гэж болно л доо. Тэгвэл энэ комент хэсэгт өөрийнхөө ID-г бичээд тэгээд би хамгийн их лайктай 5 комментэд заавч 2 сарын 14 буюу Валентин дуусах өдөр ингээд ирэхийн дараа болж гинөө. За тэгэхээр guys сүүлийн хугацаа 2 сарын 14 боллоо. Та манай цог subscribe хийсэн хийгээгүй байсан ч хамаагүй комент хийч болно доо. Гэхдээ subscribe хийвэл баярлахаар байна. За тэгэхээр бүгдээрээ манганда орцгоё. Өнөөдөр би та бүхэнд 2 one shot манга бэлдсэн л дээ. За тэгэхээр one shot манга гэж мэдгүй хүмүүсэж магадгүй. Хэрвээ та мэдгүй бол one shot манга гэдэг нь ерөөдөө анимийн кинотой адилхан ганцхан чаптер л хамаг эхлэл төгсгөл бүх үйл явдал нь болоод дуусчдаг. Тэгснээр та ерөөдөө дараагийн дугаар хаана байна гэж асуух хэрэггүй болж байгаа. За тэгэхээр миний хамгийн ихэнд бэлдсэн one shot бол Nante Nasakenai Bokura гэдэг одоо монголоор хэлбэл үнэхээр за зөвхөн бид үнэхээр алиггүй гээл нэрлэдэг. Тус манга ба нэг залуу Шибуягийн тэр 1000 зурдаг гармаар гарч байгаа юм шиг эхэлж байгаа юм л та. Түүний цаана байх том дэлгэцээр Soda Natsume гэх дуучны 2 дугаар альбом гарч одоо тийм зарын самбар байдаг. Хажуугаар нь зурсан хэсэг охид энэ Natsume-гээ дуучин үнэхээр хөөрхөн шүү гэж ярьж байгаа сонсогдно. Даанч манай залуу дэрийг сонсохыг хүссэнгүй. Чихвчээр чихээ дараа л алхаад байдаг. За тэгснээр манай залуу цагийн ажил дээр иржээ. Түүнийг Ияма гэдэг. Манай залуу босч байхдаа сарамсаргүй баах юм унгаачихжээ. Дарга нь хурж ирснээр загнаал байна. Өчи ахад чихвцэд үүсэх юм уу? Наатаа одоохон ав гээл шууд сууг татаад авчихна. Гэтэл түүний чихэнд нэгэн хүний дуу сонсогдох нь дэрэлтэй. Манай залуу энэ дууг сонсохыг үнэхээр хүсээгүй болтой. Та миний чихвчийг буцаагаад өг. Эсвэл энэ дуугаа зогсоо гэж хэлдэг. Энд чин радиогоор явж байгаа дуу штэ. Чи тийм дургүй юм уу гэж дарга нь асуугаад үгүй энэ бол гайхалтай дуу. Гэхдээ тийм болохоор би дургүй гэж манай залуу хариулдаг. Яг тэр үеэр түүний ард нэгэн хүн ирж зогсож гин л дээ. Энүүгээр дүүрэн юм унгаачсан байна гэхэд манай залуу уучлаарай гэдээ эргээд харсан чинь үргэлжийн хിവэр бүтлэхүү байх юм а Юкия гэд нэг охин гараад ирдэг хэвгүй юу? Энэ нь нөгөө нэг түрүүний яваад байсан дууны эзэн дуучин болох Natsume Soda ажээ. Тэгэхээр манай залуу ямар нэгэн холбоотой болоод энэ охины дуу явахаар ингээд нэг жоохон жирэхэд байгаа охин нь штэ. Залуу маш асууж гинэлтэй чи яагаад энд байгаа юм бэ гэд. 3 жилийн өмнө манай залуу энэ охины хамаг ямын блоклж хамаг ямын устгаад тэгээд ингээд харилцааг болцсон юм байна л да. Энэ охин болохоор ээжээс нь ажлын газрын асуугаад олоод ирсэн гэж байна. Тэгэнгүүтээ шууд манай залуухаас асуухан тэрэлтэй. Чи ахиж дуу бичээгүй мүү гэж. Би дуу бичгээ байсан. Чамд үүнээс өөр ярих зүйл байхгүй бол яваад өгч болохгүй юу? Надаас хатаа болоод байна гэж хэлдэг. Нөгөө нэг охин ч гэсэн гайхаад зогс шарж жагаад тийм үү гэсээр яваад өгнөө. Явахдаа ийм байдалтай ирсэндээ уучлаарай. Би ахаад ирэх болно гэдэг. Дарга нь цаанаас нь гайхсантаа чи энэ алдартай дуучин Natsume Soda-г танд юм уу гэхэд нь манай залуутай ахлах сургуулийн нэг ангийн хүүхдүүд байсан гэж хэлээ. Ингэснээр бид тэдний ахлах сургуулийн үе дээр ирдэг л дээ. Нөгөө нэг Soda гэдэг охинол гадаа ямар халуун юм бэ 7 сар штэ гэхэд Soda-сан хоёул анги руу буцахгүй болох юм уу? Хоёул яг л хичээлээ таслаад байж штэ гэдэг хэвгүй юу? Чи ангид орсон ч гэсэн адилхан дуул бичнэ үстэй гэж манай залуу руу заана. Soda-гийн хэлсэн үнэн болтой. Яг л голын гогдоо хэлсэн юм шиг л царай гаргана. Тэгээд энэ манай залуугийн зөвлөгөөгөөр энэ охин нэг дуу өчөд ирсэн юм байлээ л дээ. Би чамд одоо дуулаад өгөх хүүхэд. За тэгээл гэж байна. Нэг тоосон шинж бол байхгүй л байдаг. Хэрвээ энэ зургийг харуул тэд үнэхээр жаргалтай ахлах сургуулийн мөчийг өнгөрөөс юм шиг харагддаг л да. Үүний дараа бид манай залуугийн их сургуулийн амьдралыг харнаа. Манай залуугийн хажууд нэг тийм хар юудэнтэй хүн ирээ суулгахгүй юу? Мэдээж нөгөө Soda гэдэг охин байна. Манай профессор мэдвэл чамааг өстө хөөгд гаргана да гэхэд нөгөө охин өөдөөс нь тэгсэн ч яд юм бэ гэж инээгээд байна. Их сургуулийн үед манай залуу дуу бичгээ болжээ. Тиймээс энэ Soda гэх охин манай залууг ятгах гал уг нь хүрээд ирсэн юм байлээ. Энэ охин нь маск дээр зүүцсэн байгаагаад бол энэ үедээ бол нилээдгүй алдартай байсан л болж таарж байгаа юм л та. Даанч манай залуу огтхон ч дуу бичих хүсэлгүй байгаа гэдгээ хэлдэг хэвгүй юу? Манай залууг тэгж хэлсний дараа энэ Soda гэх охин мэрэгжлийн дуучин болоод амьдрал ямархуу байгааг ярьдаг л та.
Би асар олон тайзан дээр зогсож эдэн мянган хүмүүсийн өмнө дуулсан ч бай. Чамтай цуг ингээд дуулж исэн мөчийг юусоо гүйцэхгүй гэдэг хэвгүй юу? Энэ охин болохоор өнөөдөр энд ирсэн шалтгаан нь удахгүй тийм хоолойны хагалгаанд орох юм гин л дээ. Хэрвээ тэр ингээд хагалгаа нь бүтэхгүй бол ахиж хизээч ярьж чадхааргүй болно. Тиймээс охин одоо ингээд өөрийнхөө сүүлийн хүсэлч юм уу да. Ахлах сургууль байсан шиг л ингээд цогтаа дуулахыг хүсээл энд ирсэн юм шиг байгаа чаавс. Ерөнхийдөө ийм учраас бас тэр нэг ээж нь хаана байгаа ажиллаж байгаа газар мацрын өгөөл байсан юм байлээ л дээ. Тэгээд хагалгаа 2 сарын дараа болно. Хэрэг хүсвэл надтай холбогдоорой гэд гэрийн хаягаа явуулдаг. Энэ үеэр профессор нь Жорж ирж манай охин явжээ. Да Юкия маань тэгээд ерөөсөө амар одоо юу гэмэр чимтэй ойлгомжгүй л байгаа. Би бол ойлгохгүй л байгаа. За тэгэхээр бид буцаад 10 жилийн үе рүү ирдэг л дээ. Ахлах сургууль байх үед нь манай залуу ахлах сургуульд оронгуудаа тийм хөгжмийн клубт нь нисхийг хүссэн ч гэсэн дээд үеийнх нь асуудал гаргаад тэр клуб нь хаагдсан юм байлээ. Тиймээс очих газаргүй болонгуудаа манай залуу ангидаа гитар тоглож гинөө. Тэгтэл ангийн хаалгаар орж ирсэн охин бол мэдээж манай соода сан байдаг. Яа наа одоо над шиг сургуулийн ядгийн нэг одоо ингээ харагчлаа баларлаа гэд амар сандарчсан зогсож исэн чинь нөгөө охин нь бүр айгүй хөөрхөн инээгээд ахиад нэг тоглоод өгөөч гэд бүр амар ойртой толоод ирдэг. Би маргаа сургуулийн доогдохгүй болмооргүй надаас холд гээл ичээд толдоход ирдээ. Нөгөө охин ч тэгээд хөөрхөн гинэн царайлал чи сая ямар дуу дуулж ирсэн хэнийг дуурайсан гихтэн сая дуулсан дууга би өөрөө бичсэн юм а гэдэг хэвгүй юу? Өөрөө бичсэн гэд яг л ийм царай гаргана. Нөгөө охин ч бүр гайхаж гарнаа. Бүр хөөх гайхалтай чи бүр мэрэгжлийн дуучин болох баха гээл. Яг энэ өдрөөс эхэлж ингээд манай залуу энэ соодагийн охинд өөрөө хөгжим зааж дуулахыг заасан юм шиг байлээ. Тэд клубын өрөө байхгүй учраас үргэлж хичээл тарсны дараа сургуулийн дээвэр дээр ингээд цугтаа дуулдаг байсан юм байлээ. Өдөр бүр нэг нь шин дуу бичиж ирж дуулаад нөгөөдг нь сонсоод энэ ахлах сургуулийн амьдралаа гэж. Ерөнхийдөө л хоёулангийнх нь хувьд их аз жаргалтай хөгжилтэй өмч байсан. Манай залууч нөгөө нэг охин руугаа сим хараал. Охины нэргүүлж хараа чи юу гараад байгаа гаж донт миний асуугаалаа. Ингэснээр тэр нэгэн өвлийн өдөр ирж гинэлтэй. Охин маань залуудаа нэг шин дуу бичиж харуулдаг хгүй юу? Тэрхүү дууны нотууд нь манай залууг шоконд оруулжээ. Давгүй дуу юм шүү. За тэгээд хичээгээрээ гэд яваад өгдөг. Тэрхүү үзүүлсэн дуу нь үнэхэрийн гайхалтай дуу байсан гинэлтэй. Үнэхээр төрөлхийн авьяастай тийм одоо юу гэмээр ч төрсөн хүмүүс байдаг да. За тэгэхээр guys Японд өгснээс би өөрийнхөө Instagram дээр Япон дуунуудыг одоо дахил тэсгүүдийг орчуулж оруулж байгаа. Хэрвээ та надтай адилхан дууны сонирхолтой бол те манай Instagram-ыг дагаад сонирхолтой дуунуудыг олж нээж болно шүү. За буцаад мангагаа уншицгаая. Мэдээж соодагийн дуу үнэхээр гайхалтай учраас бүр амар хурдан олонний хүртэл болжээ. Манай залууч ингээд тэр охины амжилтыг хараад атааргаа сууж байтал тэр охиноос нь соодагаас мессеж ирдэг хэвгүй юу? Би анхны концертоо игч байгаа. Чи тасалбар авах уу гэсэн байдаг. Яг тэр өдрөөс хойш манай залуугийн соодагийн охиныг бүгдийг нь блоколж одоо өөрөө илүү дуу хийж чадахгүй гэдгээ эвлэрээд гитар тоглохоо болсон юм байлаа л дээ. За ингэснээр бид одоо үе буюу манай залуугийн их сургуулийн үе дээр ирнэ. Тэрээр эрт үед бичижсэн нэгэн дууга ингээд үзсэн сууж байдаг хэвгүй юу? Тэрхүү яар нөгөө соодагийн охин хоолойны хагалганд орно гэдг нь ингээд бодогдоод байна. За тэгэхээр хэсэг хугацааны дараа манай охин ингээд компьютер дээр юм уу сууж байгаа байхгүй юу? Гэтэл түүний хонхонд орж гин л дээ. Камераасаа хартал баахан хөгжмийн нотууд одоо энийг чи piece гэж мэдх юм да. Тэгэхээр хөгжмийн piece байдаг. Энэ нь манай Юкия байжээ. Соода болохоор гинэт л ухаан жолоогүй гитараа барайл үүлдрүүгээ гүүхэн дэрдээ. Үнэхээр бид нар битгийл манай залууч бүр ямар хурдан юм бэ гэж цочил гарна да. Тэгээд нөгөө битсэн дууг нь хараад байдаг. Тэгээд айгүй хөөрхөн инээж байгаад энэ яг л миний ингээ харахыг хүссэн дуу байна гэдэг хэвгүй юу? Ингэснээр тэд цогтоо ойрхон байх хүрээлэнд очдөг л доо. Энэ дууны өвчин бүр ямар амар юм бэ? Ямар дарк дуу вэ гэж охин нь бүр эвгүй сарайлж байгаа асуунда. Тэр үед манай залуу үнэнээ хэлнэ. Одоо энэ охины амжилтанд атаархсан, дуунууд нь атаархсан гэдгээ хэлдэг. Гэхдээ эдгээр охины дуунууд яг өөрийнх нь хүссэн дуунууд мөн үгүй л биш. Би ч гэсэн юм хар бараан дуу хийхийг хүсдэг байсан юм аа гэж хэлтэл манай залуу гэж унаад эхлэндээ. Яг тэрээр манай залуу яриа эхлүүлдэг л дээ. Би үнэндээ чамайг хоолойны хагалганд орно гэдгийг сонсоод баярлсан гэдэг хэвгүй юу? Гадуур алхаж байхдаа чиний нэр зурагт самбарыг хараад үргэлж атаархдаг байсан. Тэрхүү мэдрэмжээ бүр төвчиж чадалгүй би бүр чихвч зүгээд алхдаг байсан тухайга хэлдэг. Энэ бол миний дуу бичгээ болсон шалтгаан. Би өөрийгөө заван сонсогдож байгааг мэдчихлээ л та. Гэхдээ би бол ийм л хүн. Гэхдээ би ийм байха болмоор байна гэдгээ хэлдэг хэвгүй юу?
Тэрхүү үеэр ахлах сургуульд байсан үеийнхэн талаар ярьдаг л да. Бид юусоо тийм уурлахгүй үнэхээр хөвгөлтэй цагийг өнгөрөөдөг байсан тухайгаа ярина. Миний тарих яагаад ч чамайг мартаж чадаагүй гэдэг. Энэ тэгтээ тийм яг романтик утгаараа үг бол бас биш заяа. Яг энэ мэдрэмжийг авч ирсэн хүмүүс бол байдаг л үсттэй. Өөрийгөө яг нэг зүйлд амар сайн гэж бодож л чамаас илүү чаддаг нэг хүн байгаа гэдгийг ойлгох мэдрэмж. Гинэт ийм зүйл ярьсан дуучлаарай. Би өөрийгөө заван сонсож байгаа гэдгийг мэднэ гэдэг хэвгүй юу? Охин нь ч гэсэн гайхан харан суунаа. Гэхдээ энэ тийм гайхмаар байсангүй. Яг үндэ охин ч гэсэн яг ингэж мэдэрдэг байсан гэн л дээ. Миний дуу ингээд хичнээн зарагдсан ч вэ, хичнээн алдартай болсон ч вэ, чамайг гүйцэх юм шиг ерөөсөө санагддаггүй байсан гэж байгаа байхгүй юу? Яг манай ингээд Юкия ангита ингээд гитар тоглож байгааг харсан мөчөөс л ерөөдөө энэ охин бас сэтгэл дотроо ялагдсан байсан юм шиг байгаа. Тиймээс одоо энэ манай залуугийн тэр үедээ биччихсэн энэ атаархлаараа бичсэн дуу нь энэ охинд бүр амар танил дотн санагдаад байгаа юм байна л да. Ингэснээр тэд ингээд нэгнийхээ мэдрэмжийг ойлгоод яг адилхан гэдгээ ухаарад ингээд жоохон тайвширж байгаа байхгүй юу? Тиймээс тэрхүү дууг залуу нь гитар тоглож охин дуулахар болноо. Та нар энэ зургийг харалт үнэхээр гоё зураг биш байна гэж юу? Тэднийг цогтой хөгжим тоглож байх үеэр манай залууд нэг зүйл бодогдноо. Хэдий ингээд өдийг хүртэл атаархаж ирсэн ч гэсэн одоо яагаад ч юм бэ тэр мэдрэмжийн алга болоод тийм нэг сэтгэл онгоох мэдрэмж байдаг та. Энэхүү мэдрэмж түүн ч гэсэн мэдрэгж байгаа даа гэсэн зүйл бодогддог. Түүний хоолой яг л дэлбэлж буй цэцэг шиг итгэл сэтгэлээр дүүрэн. Тэгээд ч болоогүй миний атаархлын дуутай үнэхээр гоё тохирж байна гэдэг. Нэг мэдхэд л тэд шүнжэнгөө дуулсан байна өө. Өглөөний нар харагдана. Охин нь ч өглөөний нар руу харангуйта бид их муу хүмүүс юм аа гэдэг хэвгүй юу? Тиймээс бид адилхан байгаа биз? Жи ч гэсэн удахгүй мэржлийн дуучин болох болноо. Тэгээд намайг ардаа хаяад би тэгээд чамд атаархсандаа тийм аз жаргалтай дуу бич чадахгүй болох байх та гэдэг л дээ. Гэхдээ яагаад ч юм бэ тийм нэг гений инээ дээр тийм байсан ч зүгээрээ гэд манай залуураараа инээдэг хэвгүй юу? Хэрвээ миний хагалгаа бүтлгүүцсэн ч бай би чамтай уулзахаар очноо гэж охин хэлсээр л байна. Маа залуу чи тийм юм ярьж болохгүй. Энүүгээс л бүтнэ гэсэн те бас ч дэмжин штэ бас. Тэгтэл ийм зүйл болно. За би энэ хэсгийг нэг тайлбарлаад авах хэрэггүй бах. Яг үнснийхээ дараа чи байгаагаараа байж хахад болноо гэд хэлдэг. Маа залууч эцсэндээ санийх юу байсан бэ? Юу байсан бэ? Ядж байгаа төмсөө. За тэгэхээр хугацаа өнгөрчээ. Манай залуу тийм дууцтын уралдаанд бүртгүүлж байдаг. Нөгөө нэг бүртгэжсэн үн ч гэсэн наа чин гайхалтай дуу байж тэгэл магтдаг байхгүй юу? Маа залууч тэгээ дуугаа магтуулсандаа хөөрхөн ичиж бариалаа. За би тэгж байгаа те тэр охиндоо талархах хэрэгтэй байна гэж бодож байтал ороод ирнэ. Бурхны авралаар зүгээр ярьж байхын тэрдээ. Маа залууч тэгэд чи зүгээр ярьж чадж байгаа мó гэхтэн агалгаа амжилттай болсон. Тиймээс би чамтай ахин ярьж чадах нэ гэснээр манай энэ хүү ваншот маань дуусч байна. Мэдээж залуусаа үүнээс цааш түүх байхгүй. Тэгэхээр ерөөдөө дэ бас хөрхөн үнстэйч манай хоёр цаашдаа хосоод болчихгүй л гүдэ. Би бол тэгж найдаж байна. За харин үүгээр дараагийн ярих ваншот бол те та нарын одоо энэ гарчигэн дээр харсан шиг Аня байгаа. За яагаад энэ дүр Анятай амар адилхан байгаад байна вэ гэвэл зохиолч нь адилхан, зураач нь адилхан. Тэгэхээр одоо Аняг зохиолч нь өөр ертөнцөд давчаад зурсан байхгүй юу? Энэхүү манга нь Spikes Family-гийн манга гарахаас 5 жилийн өмнө зурагдсан заяа. Тэгэхээр жоохон дүрслэл муутай ш магадгүй. Гэхдээ яг би та бүхэнд амархан бөгөөд товч тайлбарлаад өгөн. Тэгэхээр шуудхан бичлэг орцгоё. За та нар тарж байгаа энэ залууг Бэл гэдэг. Манай залуу болохоор тийм шашны хүмүүсийг хамгаалдаг хүлэг баатар. Нэг хідэн том лам нарыг ингээд хот руу зөөж байгаа юм шиг байгаа хамгаалаад. Тэрхүү бүлэг хүмүүс хот руу ороод хотын гудамжаар алхаж байтал гудамжны нэг мухраас хүмүүс орилдоод байх нь тэрэлтэй. Тэгтэл нэг 3 олиггүй царайтай залуу нэг охиныг дээрлэж байна. Чи миний ярьж байгааг ойлгож байна уу? Чи эрх чөлөөтэй байваар л бидэнд татвараа төлөх хэрэгтэй. Яг энэхүү хотод бол шашин бүхнийг өдөрдөх ажээ. Тэгэд бүр шийдч байдаг болтой. Манай охин ч юуж дуурахгүй зогсож байтал нөгөөдг нь шууд галын шидээр үсийн шатаачханд хэрэлтэй. Тэгтэл манай Бэл гарч ирнэ. Шатчаасан үсийн ингээ шууд хэрчээд авчдаг. Нөгөө гуравч манай залуу хүлэг баатар гэдгийг мэдэнгүүтээ шууд зүхтаахан тэрдээ. Ниач ямарч мэндийн зөрөгөө баярлаа гээл яваад өгдөг. Манай залууч зүгээрээ баяртай гэж хэлсэн чинь тэр нэг гар дээр байгаа түлэгдсэн сорвийг харцдаг хгүй юу шарахын. Тиймээс Аня Бэлийг тийм нэг сүм буюу одоо тийм эмнэлгээр дагуулж ирнэ. Тэгээд манай залуугийн гарын эмчилж өгдөг. Эмчилж дуусангуудаа хэрвээ наа чи өвдөд байвал маргааш ахиж ирээрэй гэдэг хэвгүй юу? Манай Бэл ч гэсэн хэрвээ би ахиж ирээ садаа болчихгүй байгаа гэж асуухт нь зүгээрээ л гэж хэлнэ. За ингэснээр Бэл маргааш ирэх амлалттай буцаж байгаа юм да.
Айгүй хөөрхөн гарч ирэнгүүтээ инээж бариад Ааныг их сайн хүүхэд байсан гэд охин байсан яриад өгөхгүй. Уг нь энэ зохиол дээр Аан яг идгүүлдэ гэхдээ Ааньятай адилхан болохоор Аан яг дуудчихээ. Уг нь жинхэнээр нааш шүү guys. Манай залуу тэгтэл идэх юм авахаа мартчихээ. За нэг идэх юм авчидаа гэж тэр жимс зарзаг ах дээр очтол. Хажуунаас нь Аан яг энэс би энэ альмиг бүгдийг авъя гэхэн тэр дээ. Тэд хоёр цугтаа годамжны өнчөө хүүхдүүдэд тус альмиг тарааж явнаа. Манай Ааны болохоор энэ хотын дэм гэлмаа мэт амар тийм сайн л охин байгаад байгаа. Тэд альмаа тарааж дуусаж салхад нь нэг хүүхэд баяртай сэтгэл хөдлөлгүй ихчээ гэд орилцдог хгүй юу. Тэрийн ч манай Бэл сонсоод за тэгвэл баяртай сэтгэл хөдлөлгүй ихчээ гэд яваад өгөн. Тэрэнд нь Ааны бүр амар ичнэ. Маргааш өдөр нь болж Аania ингээд тийм цэцэг дүүжэдэг хгүй юу. Бэл гарч ирэнгүүтээ Алибийн үүрж байгаа юм чинь туслая гэж хэлдэг. Өө нэрээ тийм манай өмнөд нутагт 4 сар болонгууд тосгоноосаа нэг охиныг сонгож тэрийг хатан болгож тийм баяр хийдгээ гэдэг хгүй юу. Тэгээд тэр охиныхоо толгой дээр цэцгээр титэм бийж тавьдаг юм байна. Энэ баярыг Аania мэдж яхан дээр л дээ. Манай тосгон ч гэсэн хийдэг байсан гэдгийг. Тэгтэл Бэл Аниагийн толгой дээр нэг цэцэг тавиад чи үнэхээр хөөрх харагдж байна. Хатантан Аania гэхгүй юу. Тэднийг ингээд хөөрхөн ярилцаж суухт нэг Бэлийн салгааны цэрэг ирэнгүүтээ сүм шүүх хурлаа эхэлж байна. Чи ч гэсэн очих хэрэгтэй гэд манай хоёрыг дагуулад явна. Тэрхүү газар зөндөө олон хүмүүс цугларчээ. Төмөр торон дотор танихгүй охиныг хийж гисэн шатаах гэж байдаг. Шүүхийн эцсийн шивдэрийг энэ нэг гахаа шиг амтан гаргана. Түүнд үхэх ял онолоо гээл тэр гал руугаа шидчихнэ. Иймэрхүү зүйл байн голдог болтой. Хүмүүс дэмжиж үүнээс хойш бүр ч юм одоо тийм идэвхтэй болох юм л дээ. Олон шолмыг шатаана гэж байна. Манай хоёрс нөгөө нэг имлэг дээрээ босоод очижээ. Хүн шатааж байхыг хараад манай залуугийн тэр гарныхан дүлэгдсэн шарах жоохон өвдсөн юм л дээ. Ерөнхийдөө бол тэр юу чигээгүй орилжсэн охиныг хараад өрөвцөн гэдгийг хэлдэг хгүй юу. Тэгтэл Аania Бэлийн тэр шархан дээр нь гараа тавьж агаад наа чин ямар ч юмэр идэхгүй шархаа уучлаарай гэж хэлдэг. Ядчихад манай залуу маргааш явах юм гин л дээ. Энэ отоос ингээд ажлын дуусаад явах гэж байгаа юм байна. Явахынхаа алдад Аaniад нэг зүйл хэлжээ. Би чамайг ахиад харах болов уу гэж асуудаг. Хэрвээ миний шарх ахиад өвдөд чамд ирж имслүүлж болох уу гэдэг хэвгүй юу? Аaniаш тэгээд яг энэ манга дээрээс хүн дээр юм болохоор би чамайг хизээч ирж болно гэж хэлээ өстэй гэж хэлж юм да. Гэтэл юуг л танихгүй сүмийн цэргүүд орж ирснээ манай Аaniаг бариад авна. Ерөнхийдөө шатаах байгаа байлээ л дээ. Яагаад вэ гэсэн ихэд тэр Аaniаг дээрлэгчээсэн 3 амьтан ер нь энэ сүмдээ хавалцсан юм шиг байгаа. Манай залууч Аaniаг шулуун биш гэж бүр ойрлж гарнаа. Бүр ялж чадхаараа л үзнэ. Данс тэр сүмийн том бийтэд энэ нэг хулиган нөхдүүдийг бол яаж чадахгүй. Манай Бэлийг ингээд хүмүүс одж байгааг хараад Аania ууралж байгаа юм шиг байгаа. Түүний ингээд хацар арьсан ингээд гинт хав хараа ингээд өгдөө одоод эхэлдэг байхгүй юу? Гэтэл түүний биес гинт тийм хар өнгийн эрвэхээ мэт тийм харийн биетүүд гараад ирнэ л дээ. Энийн тийм хар цусны чөтгөрүүд байдаг л да. Манай Аан яг шууд наа чин шулан байр бошуухан шатаа гэснээр ингээд шатаачдгийг. Бэл хичнээн ч оролцсон яагаад ч аварч чадсангүй. Тухайн өдрөөс хойш 3 жил өнгөрчээ. Бэлийн дотор Аан яг аварч чадаагүй шанал нь бүр дотроос нь зовооготой нийт 3 жил зовсон байх нь шүү дээ. Та нар энэ зургийг харуул ойлгоно дөө. 3 жилийн өмнө манай залуу тэр эмнэлэгт имжлүүлж байхдаа тэр номын сангаас нэг ном олсон юм байна л да. Тэрэн дээр нь баахан шулмын зүйлсийн талаар бичээстэй байдаг хгүй юу? Аaniаш тэр номоо булааж аваад те ингэж хардаг хгүй юу? Яг энэ зургийг хардаа нар. Тэгэхээр ерөнхийдөө бол манай залуу энэ Аaniаг шулам гэдгийг мэдсээрээ л ерөнхийдөө хайртай болсон болох гэдэг шүү дээ. За ингээд одоо цагтаа босож иржээ. Манай залуу нэг газар Аaniаг ахиж харах юмсоо ингээд те гонгэлцэн сууж байдаг хгүй юу? Тэгтэл урдуур нь тэр Аaniад үхлийн ял оноодог бүдүүн те ламбгаа явж байгаамаа. Түүнийг буцаагаад үггээс сэлмээ өргөөл дайрдаг хгүй юу? Даач хамгаалагчд нь бариад авдیں۔ Энэ нэг гахаа шиг нөхөр өөрөө бас гимт хэрэг хийж байгаа баригдсан юм байлээ. Сүмийн нэр дор хууль бусаар татвар авч тэрийгээ өөрөө иддэг байсан нь баригдаад одоо цааслуулах гэж явж байхад нь л манай залуу ороод ирж байгаа юм байлээ л дээ. Тиймээс ашгүй нөгөө нэг гахаа шиг нөхөр бүр шатаалгуулж те хүртгээ өртжээ. Манай Бэлч доор нь ашгүй наадуулаа шатаа гэж инээдсэн сууж яана галзуурж байгаа хөө. Тэгтэл түүний дэргэд нэгэн хүн гарч ирэх ба нөгөө нэг эрвэхэ шиг харийн амтад байгаадсан да. Тэдэр нь ингээл нэг хүний гарнаас ургаал гараад ирж юм л та. Мэдээж манай Аania байдаг. Нөгөө нэг гахаа шиг нөхөрч би чамайг яалчгүй алсан биз дээ гэж амар орилжсэн чинь. Цаг хугацаа гинэт тэр нэг 3 жилийн өмнө Аania цаасалдаг өдөр буцаад ирэх нь тэрдээ. Аania өөрийнхөө шулмын чадрыг ашиглаж агаад хүмүүст ирээдүг харуулсан гинэ. Хэрвээ чи намайг одоо цааслуул чи ч гэсэн 3 жилийн дараа яг надтай адилхан аргаар өгөх болно гэсэн чинь нөгөө нэг гахаа шиг нөхөр бүр чичрээл эхэлнэ. Манай Бэлч бүр жинхэнэ баярын нулимс унгаагаа тэр нэг унжээсэн торноос нь Аania гарах гэж гүйж байгаа юм л та.
Манай залуу гүүж тэр нэг торын тас цавчингуудаа Аняг бариад авдаг хгүй юу? Ашгүй чи амьд байна гэж хэлэнгээ өөрөө бүр амар шатсаар байдаг. Ингэснээр Аня ухаан алджээ. Сая хүмүүс болохоор ирээдүг харуулдаг шидийг ашиглах гад амар л ядарсан юм шиг байгаа. Шууд ухаан алдаад унаад өгдөг. Аняг сэрхэд харанхуй болсон байдаг л да. Тэгээд Бэлийг хайдаг. Нөгөө нэг эмлэгтэй л зэрсэн байхан тэр. Магадгүй сая болсон бүхнийг өөрөө зүүд гэж бодоод эхэлдэг хэвгүй юу? Магадгүй ирээдүйд болох зүйлийг сая зүүдээр мэн дамжуулаад сануулсан байхаа гэж боддгийн. Тиймээс Аня энэ хотоос явхаар шийджээ. Яг л үүдэрээ гараад ирсэн чинь манай Бэл сууж байханд ирэлтэй. Намайг өөрийгөө хамгаалах хүлэг батраараа авахгүй үйц гэж хэлдгийн. Анааш тэгээд бас хөөрхөн би тэгтээ шуламжтэй гэж хэлдэг хэвгүй юу? Одоо та нарын сая харсан тэр нэг Анягийн биес гараадсан нэг хар амтд байсан да эрвэхийн шиг. Тэр нь болохоор ийм тийм өвчин юм шиг байлээ л дээ. Тэгээд Аня өөрөө тэрийг ингээд эдгэх гээд ерөндөг хийгээд байгаа. Тэдгээр бүх зүйл нь тэр номон дээр нь бичээстэй байсан юм байлээ л дээ. Манай Бэл уншсан штэ. Чи хичнээн өвдсөн байсан, хичнээн зовсон байсан би чамайг үргэлж хамгаалах болно гэж хэлдэг хгүй манай залуу. Тэдгээр өгсөн бүр Аняг ойлуулнаа. Яг тэрхүү ирээн тэр биес нь гарч ирсэн эрвэхийнүүд Аня цэцгээр титэмж өгдөг хгүй юу? Тэр хоёрыг тойроод асар их цэцэг ургаал гэрэл цацраал те энийг харж байлаа ойлгондоо. Манай залууч хэлж байгаа юм чи. Ийм үзэгсэнтэй зүйл хийдэг гэхээр бүх шулмууд муу биш болтой гэж хэлдэг. Аня ч айгүй хөөрхөн инээж байснаа тийм ээ гэж хэлснээр энэхүү ваншот маань дуусч байна. За тэгэхээр guys манай 10k special-ийн дугаар үүгээр өндөрлөж байна. Хэрвээ танд манай бичлэг таалагдсан бол лайк, subscribe-аа дарахаа мартаоосай.